За энэ бичлэгээрээ ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэвэл би Австралид ирээд 3 жил болсон байна. 3 жил амьдрахтаа би 2 жил нь барилга дээр монголчуудын хил занснаар төмрийн ажил хийгээд 2 жил болсон. Хуучин би улсын ажил дээр ажиллаж исэн. Тэр ажил дээр ажиллаж явах үйл явцаа нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ талаар бичлэг хийсэн байгаа. Тэр бүхнийгээ та бүхэнд үзүүлээд тэгээд дээрэс нь хамгийн чухал нь 7 хоногт хэдэн долларын цалин авдаг вэ гэдэг бичлэг байна. Энэ бичлэг маань. За юу яцхан YouTube-чтэй дараагийн бичлэгээр ингээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Яагаад гэвэл миний өнгөрсөн бичлэгийг 60,000 хүн үзсэн байна. Тэгээд 4,300 subscribe-тай орсон байна. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. За тэгээд олон юм яриад ахаа шууд бичлэгтээ орцгоё. За миний амьдарч байгаа хотыг бол Brisbane гэдэг. Энэ хотод 2032 онд олимп болох учраас маш олон бүтээн байгуулалтууд босч байгаа. Тэрний нэг болох метроны ажил би ажиллаж байгаа. Тэгээ анх удаага энэ хот нь өөрийн гэсэн метротой болж байгаа. Тэгээд яг миний ажиллаж байгаа гол хэсэг нь болохоор метроны стейшны ажил. Энэ нь буудлын ажил гэсэн үг ээ. Дооршоогоо B10 давхраас дээшээгээ 4-5 давхар хүртэл тийм барилгын ажил байна. За тэгээд Австралид ер нь бол ажил болгон өглөө престарт хийдэг. Тэгээд престартн дээрээ тухайн өдрөө юу хийх вэ, өчигдөр юу хийсэн гэх мэт зүйлсийн талаар ярьдаг. За 6:20 болоод престартнаас болчиход доошо буугаад ирсэн байна. Ажлыг эхлүүлэхэд тэрнээс өмнө юу ч гэсэн ажлынхаа хувцсыг би танилцуулах гад заавал ийм постчтэй цанц өмсөхтэй. Тэгээд хацооны мост цанц өмсөхтэй бас үнд өмсөхтэй заавал. Тэгээд бас ажлын гоц өмсөхтэй. Ажлын гоц нь болохоор шагаанаас дээгүүр татдаг. Тэгээд урталтаа нөгөө нэг ч одоо юу гэдэг бэ? Бидний хамгаалттай нэг гоц өмсдөг. Тэгээд мэдээд төстэйгээ. За энэ нэхэнд юу багтдаг вэ гэвэл ийшээ вая төмөр утас багтдаг юм байна. За ийм вая ийшээ гардаг. Дамар гэдэг нэг. Энэ болохоор мэдээж ажлын нэвс. Энэ болохоор метр байна. Энэ миний метр нэлээд үнэтэй метр шүү. $40 гэж. Тэгээд өөр левел төрж байна. Тэгш байна. Өөрч юу гэдэг надад чам. Тэгээд нүдний шил каск. Тэгээд өөрөөс хүмүүстээ бас зайлшгүй ашиглах нэг юм бол чок байна. Энэ болохоор мастер яг барнууд гэдэг. За ямарч одоо ингээ ажиллаа гэхэд. За ер нь одоо энэ ингээд дууссан байгаа байдал нь байна. Тэгтээ одоо бид нэр ийм хооронд нь ингээд оттохгүйгээд компресстэй ийм байгаад өнөөдөр энэ амхан ажилтай байна. За ингээ ажлаар орчихсон байж. За би ингээ ажлаа яаж бодогдлаар харуулсан. Баарал дээр баах би зүгээр сая үзүүлээд баарал дээр бааж үзүүлээ. За одоо цаг 10 цаг болох гэж байна. Өглөө ажилдаа 6-аас явдаг бол цайндаа 10 цагт ордог. Тэгээ ер нь дээшгээ 9:45 гэж гараад ирдэг. Тэгээ хоол молоо халаагаад гар мараа угааж тэр нь 10 цаг. Тэгээ буцаж орохдоо 10:30 гээд орно. 30 минут ер нь ланчтай. Тэгээ дээшээ гарахтаа ер нь нэг 45 минут ланчтай болдог. За энэ явтаа чихний ланч байна. Одоо 10 гэж орж байна. Энэ манай бас YouTube хийдэг залуу. Yeah. What's your YouTube channel? Pom Power Racing. You like it here? In Australia or this job? This job. Australia is good, this job's shit. Star. There you go. За би хамтдаа одоо энэ ажлаа хийгээд жил гарсан болж байна.
би одоо энэ яг яаж боодог юм өөр нэг наацх юм бол хэлж өгье. За одоо явтаж ингээ бааруудаа буулгаж ирээд цаанаас зургийн дагуу бүгдийг ингээд зөв хэмжээтэй зөв ганцхан байрлуулж тавьчаад боо төмөр боог авто боог яг яагаад байгаа гэж гэрийн ваяа За хоёр дахь ланч орж ирж байна. Хоёр дахь ланч нь 2 цагаас болдог. За одоо 30 минут ороод бас дахиад 30 минут ороод 2:30-д буцаж ороод тэгээд нэг 5-аас тарна. Тэгээд ажлынхаа нэг залгааг оруулсан чи чи яваад өглөө. Мармара дугаа авах. За тэгэхээр нэг орилцгаа браа. Гомно. Тасчих гинэ. Баявэс. За одоо ингэж баараа дараагийн What's that? Why were you angling that way? You suck, David. Hey, Alice. Say hi. Get off me! Get off me, Bob. Oh, you're looking beautiful, brother. I'm taking video, bro. Yeah. I can see you going. Oh, Taylor, brother. 왜? 뭐죠? 자, юу байна бро? Да, ажилтаа да. Яа. За, одоо энэ ажлын цаг харлах гэж байна. Энд ер нь хэдэн монголчууд ажилладаг юм бэ? Ойд нэг 10 монголчууд байна да өдрөө яж. Тэгээ шөнийн ээлж гэж байгаа. Шөнийн ээлжинд бас нэг 10 байна. 10. Тэгээ нийлээ нэг 20 монгол ажиллаж байна да. Яг одоо энэ дээр байгаа нь болохоор яг 8 улаа байгаа. За тэгээ ямар тач 11 цаг ажилладаг, 2 ланчнд ордог. Тэгээд цагаа тооцохдоо болохоор 10.30-аар тооцдог. Яагаад гэвэл эхний ланч нь цаанаасаа төлөгдөд, хоёр дахь ланч нь болохоор төлөгддөг учраас. Энэ болохоор бидний өнөөдөр хийсэн ажлын үйл явц байна. Ямар тач бүх юм яг зурагны дагуу явна. Бүх юм яг зураг төлөвлөгөөний дагуу тэр зургаа арай туршлагатай нь уншаад тэгээд хийгээд явна. Амар олон үндэстнүүд бас ирж ажилладаг. Тэгээ манай ажил дээр болохоор дийлэх хүмүүс нь болохоор Ирландууд байгаа. Ирландаас хүмүүс амар ирж ажилладаг. Тэгээ австралчууд өөрсдөө ажиллаж байгаа. Тэгээд монголчууд тэгээ өөр арлын хүмүүс гэдэг нөгөө Нью Зеландаас ирээд тэгээ ойрхон бас жижиг арлуудаас ирж ажилладаг хүмүүс зөндөө байдаг. Where you from? Ireland, Galway in Ireland. Yeah, he's from Ireland. So, what do you do here? I'm a labourer. Okay. To clean up, do what I'm told. What do you think about Mongolian people? Love them. Love them? Yeah. You love me? I love you. Yeah. Not a
Show me the magic. The magic. Одоо яг манай компани төмөр бэлтгэх газар ирсэн байна. Яг компанийнхаа төмөр бэлтгэх газар ирсэн. 7 хоног ажиллаж яваад. Хамгийн ихэнд хэлмээр байгаа нь бол цалин орлогын хувьд бол маш өндөр байдаг. Та бүхэн зөндөө олон хүнээс сонсч ирсэн баг. Тэр чинээгээрээ ажил нь амар хүнд байдаг. Энэ ажлыг нь ер нь бол австралчууд нь амар хүнд ажиллаа, хэцүү ажил гэж өөрсдөө ярьдаг ажил. Тэгээд энэ ажил дээр ер нь бол гадаа 30 градусын халуунд баар өргөөд явна, доошоогоо байнга тонгоож уйна. Энээсээ шалтгаалаад гар өвддөг болно, тэгээд нуруу өвддөг болно. Би бол зөндөө олон хүмүүстэй таарч ирсэн энэ үеэр өвдөж чинь тэгээ гар ер нь жоохон эвгүй болцсон байна, нуруу өвддөг болцсон гэсэн хүмүүстэй зөндөө таарна эрүүл мэндээр нэг тохирч байгаа. Цалин өндөр, тэгтээ нөгөө талаараа өөрийнхөө эрүүл мэндийг жоохон ална. Жоохон ч гэж нилээ ална. Тэгээд наранд их ажилласнаас болоод амар их сэвхтэй болно. Тэгээд тиймэрхүү асуудлууд байдаг. Амжиргааныхаа зардлыг ер нь бол хангалттай төлчдөг. Хэрвээ чи залхуу биш 7 хоног бүх цагтаа ажиллаж чадаад байвал бүх юм асуудалгүй төлж болно. Тэгтээ зарим нэг шалтгаанууд нь юу байдаг вэ гэвэл энд бороо орчвол ажил нь зогсдог. Тэгээ ер нь бол ажил олоход өмнө хэцүү байдаг. Намайг анх ирж яхад хэцүү байдаг гэсэн бол одоо эсрэгээрээ ажил олох нь их болоод байгаа. 2 онд олимп болгож байгаа болохоор тэрнийхэн бүтээн байгуулалтанд зориулаад зөндөө олон барилга босч сүндэрлэж байгаа. Тэрэнд тэгээд зөндөө олон ажилчид хэрэг болж байгаа. Тэгээд өөрөөс хүмүүсийн асуудаг зүйл нь бол энд сургалтын төлбөрөө төлөөд, байраа төлөөд, юмаа төлөөд амьдрах боломжтой юу гэж асуусан байдаг. Боломжтой. Түрүүний хэлсэн шиг өөрөө залах биш. Үнэхээр 7 хоногт өгсөн цагаа full timer ажиллаж чадчих байгаа л үнэхээр боломжтой. Мөнгө хадгалах боломжтой юу гэж хүмүүс асуудаг. Мөнгө хадгалах боломжтой бас боломжгүй. Яагаад боломжгүй вэ гэвэл ийм үг байдаг. Австралийн мөнгө Австралидаа үлддэг л гэж үг байдаг. Яагаад гэвэл сургалтын төлбөр нь үнэтэй, байр нь 7 хоногоор төлнө үнэтэй. Ер нь амьдрах зардлууд нэлээд өндөр учраас ийм үг байдаг. Нөгөө талаасаа үнэхээр менежмент цайтай 7 хоногт 50-60 цаг ажиллаад full time-ийн тийм ажилд орчвол бас эсэргээрээ мөнгө хадгалах боломжтой. Мөнгөний менежмент сайтай хүмүүс мөнгөө хадгалж чадна. Миний мэдж байгаа ганц 2 найзууд Монголд байрныхаа зээлийг дарсан гэх ч юм уу тиймэрхүү чэнүү сонсогдож исэн. Эсэргээрээ бас энд ирээд ямар ч мөнгө хадгалж чадаагүй наа олон жил амьдрахтаа яагаад гэвэл хүүхдүүдийн сургалтын төлбөр, эхнэрийн сургалтын төлбөр, цэцэрлэгийн төлбөр гэдэг тиймэрхүү өндөр байдаг. Тэд нар цэцэрлэгийн төлбөр гэтэл өдрийн $120 гэдэг иймэрхүү байна. За мэдээж бичлэгний төгсгөл та бүхний хүсэж байгаа хэдэн төгрөгийн цалин авдаг вэ талаар та бүхэнтэй хуваалцъя. Энд 2 төрлөөр цалин авдаг. Нэг нь болохоор TFN-ээр, нөгөөх нь болохоор ABN-ээр. TFN нь юу гэсэн үг вэ гэвэл үндсэн ажилт нь болоод татвараа тэр компаниараа төлүүлээд тэгээ би миний авч гар дээр авч байгаа цалин татварын дараах цалин гэсэн үг. ABN нь болохоор татвараа дараа нь өгнө гэж цалингаа аваад татвараа дараа нь төлдөг. Ер нь бол цалингаа бүгдийг аваад өөрөө татварынхаа менежментийг хийгээд юмаа зохицуултаа байна гэсэн үг. Өнөөдөр ажилласан ажил бол full timer ажиллаж исэн ажил болохоор би энэ дээр TFN-ээр ажиллаж исэн. Татвараа эхлээд төлж исэн. Яг 7 хоногт 60 цаг ажиллаад татварын дараах нь $2,700 гар дээр авдаг байсан. Цагийн үнэлгээ нь болохоор $50 байсан. Тэгээ энэ дээр улсын ажил болохоор нэмэгдлүүд нь нэмэгдээ, travel money гэдэг аялын зардал тэгээд аюултай орчинд ажиллаж байгаа гэдэг иймэрхүү нэмэгдлүүд нэмэгдээд тэгээ ер нь бол дунджаар $2,700 авдаг байсан. 60 цаг ажиллах 7 хоног нь ер нь бол ховор. Ер нь бол 50-аас 58-ийн хооронд л ер нь ажилладаг байсан. Тэгэхээр нэг $2,500, $2,600 гар дээрээ авдаг байсан. Би энэ ажлаас гарсны дараа ABN-ээр ажилласан. Энэ болохоор татвараа би дараа нь өөрөө төлнө гээд цагийн $60 ажилладаг байсан. Тэгээд би яг full time ажилласаа гарсны дараа байнга 60 цагийн 50 цагийн ажил олдохгүй. Ер нь бол 7 хоногт 40 цаг ажиллах ч юм уу 50 цаг ажиллах тохиолдол гараад тэгээд мөнгө нь хэлбэлцээд явдаг байсан. Full time улсын ажил ажиллаж байхдаа татварын буцаан олголт гээд $12,000 хавцаа авч исэн. Тэгээд яагаад гэвэл татвар би амар өндөр төлж исэн. Илүү цаг ажиллахаар илүү их татвар төлдөг. Илүү их орлого олох тусмаа илүү их татвар төлдөг. Хүссэн хүн болгонд нь ингээд бас full time ажил олдохгүй. Би азтай байсан болохоор энэ full time ажил олсон. Тэгээд бас цалин бүгд ингээд адилхан байхгүй. Мэдээж анх эхэлж байгаа бол багаас эхэлнэ. Ер нь бол дундаж эхэлдэг цалин нь бол цагийн $40 байдаг. Тэр нь болохоор татварын
өмнөх авдаг цалин AB-нээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. $40 ихэж цалингаа авдаг. Тэгээд ер нь бол туршлагатай болоод хэлтэй бол тэгээд зураг уншиж чадаад юмаа мэддэг бол цалин өсөөд явнаа тэр чигнэгээрээ. Тэгээд бас энд ирээд зарим хүмүүс хэлний бэлтгэлээр сурдаг, коллеж сурдаг. Тэр хүмүүст ямар нэгэн ингээ full time ажиллах эрх өгдөг үү? 7 хоногт 24 цаг чөлөө ажиллах эрх өгдөг. Дагалдан визагаар ирсэн нөхрөөдөд нь хүртэл ингээд full time-аар ажиллах эрх өгдөг үү? Тийм учраас ингээд олон цагийн ажил олох нь ер нь хэцүү байдаг. Ямар ч тач ингээд айл талаас нь та бүхэндээ харуулахыг хүслээ. Хэцүү байдаг талаар тэгээд мөн бас боломжтой байдаг талаар ер нь аль нь үнэн боломжтой хүндээ боломжтой, хэцүү хүндээ хэцүү, ажил олдохгүй хүндээ хэцүү, ажил олдоод шаргуу хөдөлмөрлж байгаа хүндээ мэдээж боломжтой. За бичлэгтэй маань тэгээ хамт байсан бүгдэнд баярлалаа. Одоо тэгээ энэ байдлаараа явбал миний дагагчийн тоо удахгүй 100000 хүрэх юм шиг байна. Тэгээ 100000 хүрэх юм бол спешиал бичлэг хийн. Тэр бичлэг нь ямар бичлэг байх вэ гэвэл хүн чинь ер нь янз бүрийн айцтай байдэн штэ. Тэгээд би спешиал бичлэгээрээ өөртөө байгаа айцаа даван туулж байгаа бичлэг хийн. Би өндрөө сайхан айцтай, олонний өмнө гарах айцтай ч гэх юм уу. Тиймэрхүү айцаа даван туулж байгаа тийм бичлэг хийнэ. Тэгээд намайг subscribe хийж дэмжээрэй. Натанд байсанд баярлалаа.